нийтийн дуучдын нэгдсэн холбоо үзүүлж байна. Нийтийн дуучдын нэгдсэн холбоо байгуулагдаад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Манай гол зорилго бол нийт уран бүтээлчдийн эрх ашигын төлөө нийгэм дуу хоолойгоо өргөх, нийгмийн бас сайн сайхны төлөө ард иргэдэд уриалсан сайн үйлсийг тарих, зааман урлаг уран сайхан дуу хоораараа сонсогч олондоо гоо зүйнтлэнээс бас боловсрол олгох, ямар нэгэн нийгмийнхээ талд өшөө илүү одоо сайн сайхныг сурталчлах энэ тал дээр илүү хамтарч ажилладаг ийм байгууллага. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг шиг нийтийн дуучдын холбоо гэдэг бол үнэхээр бас асар том цар хүрээтэй олон гишүүдээс бүрдсэн байгууллага, хамт олон холбоо байгаа. Одоо дуучч вэ, ямар нэгэн мэрэгжлийн хүмүүс нэм албан байгууллагад хариалагддаг шүү дээ. Бид бүхний хувьд бол чөлөөт уран бүтээл хийдэг тийм хүмүүсийн хувьд бол нийтийн дуучдын нэгдсэн холбоонд харьяалагдаж хамтарч ажиллаж байгаа. Маш олон байгууллагуудтай одоо дуучдын эрх ашиг хамгаалж зөвхөн нэг уран бүтээлч дан дангаар очиод жишээ нь өөрсдийнхөө оюуны бүтээлийн төлөө уулзаад явахаас илүү энэ холбоонд хамаарагдаад холбоо маань өөрсдөө уран бүтээлчдийнхаа эрх ашигыг хамгаалаад зөв одоо энэ голдрол руу оруулах хамгийн том ач холбогдол бол ерөөсөө юм. Ер нь хүн ямар нэгэн байдлаар ганцаараа зүтгээд одоо хаанч одоо уулын бэлээс оргил руу зүтгэлээ гэхэд заавал нэг тэр хүнийг дэмжсэн, тусалсан, бие биендээ урам дэм өгсөн, хайрлсан, ийм сайхан хамт олонч байж ер нь бид нар амжилтанд хүрдэг. Сайн үйлсийн төлөө бас хамтарч ажиллах. За тэгээд өөрсдийнхөө бие биенийхээ уран бүтээл дээр бас нэгдэж ажиллах. Тэр нь гоё жилдээ бас нэг шинжилгээ хийждэг тийм ээ. Зундаа наадмаараа бүгд дээр нэг баярлцдаг. Дээр нь бас бидний уран бүтээлийн эрх ашиг одоо бидний одоо бүх ард талын одоо зүйлийг ингэж манай холбоо ингэж хариуцж явдаг. Өөрсдийнхөө уран бүтээлийг хийгээд явахаас гадна бас нэг юм атганд байна гэдэг бол нэг хүн шийдвэр гаргаад явах биш. Холбоогоор юм ингэж шийдээд явхад илүү бас давуу талтай. Одоо та бүхэн мэдж байгаа янз бүрийн хандивын тоглолтууд болдог. Одоо дуучид бид бүхэн л одоо сэтгэл зүрхээр хамтдаа оролцож одоо нийгмийн хариуцлагынхаа үүднээс одоо энэ хамтаараа байвал ямар хүчтэй вэ гэдгийг одоо харуулсан ийм сайхан үйл явдлууд бид нэр одоо оролцдог. Энэ бол юу харуулж байгаа ганцаараа явхад бол тэр хүч бол гаргахад хэцүү шүү дээ. Тэгээд хамтаараа одоо манай нийтийн дуучид холбоонд 100 дууч уран бүтээлч байж байна. Тэгээд хамтаараа энэ бүхэндээ оролцоод энэ нийгмийн хариуцлагын хүрээнд бүх зүйл ингэж гар хөрч сэтгэл оюунаа хүргэх, дуу хоолойгоо өргөх тэр сайхан бүхэнд одоо оролцох нийтийн нэгдсэний одоо гол утга учир бол энд оршиж байгаа маа. Холбоо маань үйл ажиллагаа бол жилээс жилд өргөжж ерөнхийдөө бол бас нэг учраа болох байл ингээл зүтгэцгээ жил байна. Хаана ажилдаг вэ гэдэг асуулт тавьдаг байхгүй юу? Гадагшаа аль нэг орнууд руу виз үсгээд бас ямар нэгэн газараар овуулж дуулахад хаанахын дуучин бэ гэж яригддаг. Тийм учраас холбоо маань маш их өргөжж Монголын бүр дуучдын холбоо гэсэн ийм том хаягтай болгосон гэж би боддог юм. Зөвхөн нийтийн дуучид биш. Дуучдын холбоо. Одоо бол бид нар захаасаа бас жижиг сажиг ажлуудыг ингээд хөөцөлтөл ярилцаад явж байна. Цаашдаа хуулийн дагуу хийгдэх олон ажлууд байна. Нийтийн дуучид маань энэ холбоонд орохдоо ямар шалгууртай, ямар цензураар ордог вэ гэвэл анхныхаа бие даасан цомгийг гаргасан байх ёстой. Хоёрдугаар тэгвэл анхныхаа бие даасан тоглолтыг хийсэн байх ёстой. Тэгээд цаашлбал хүм олондоо хүрсэн хийд дуутай байсан байх ёстой гэж баримталдаг. Одоо хамгийн анх энэ холбоог байгуулахад бол одоо манай улсын хурлын гишүүн, чавлан гишүүн ах тэргүүнийг хийж хэлээ. Тэгээд араас нь одоо Монгол улсын гавьяач жүжигчин Бат Эрдэнэ гавьяат авчихсан. Бат Эрдэнэ гавьяат сургуулж яваад ирээд за тэгээ албан ёсоор л одоо яг миний би ерөнхийдөө холбоог удирдах жил гаруй болж байна. Хамт олон маань итгэл үзүүлээд энэ холбоог бас нэг удирдаач ээ. Энэ холбооны ажлыг идэвхжүүлээч ээ гэдэг бас ийм үүрэг даалгавар өгсөн учраас би хоёр гүн сэтгэлээр ажиллаад холбооныхаа үйл ажиллагааг сайхан идэвхжүүлчихье гэдэг ийм зорилттой ажиллаж байна да. Бидний одоо яг ах эгч нар үүсгэн байгуулад гар бие оролцоо зүтгэж байсан. Одоо холбоо маань шинжлэгдээд уран бүтээлчдийн холбоонд харьяалж байгаа уран бүтээлчдийн одоо эрх ашигын төлөө бас хүчтэй ажиллаж байгаа бас баяртай байна. Уран бүтээлийнхаа одоо үнэлгээг тийм ээ ямар нэгэн хэмжээгээр эн чинь CD тоглолтууд, DVD за онлайнаар маш олон одоо хийсэн уран бүтээлчд одоо жишээ нь Үрэн телефоноор ч юм уу маш олон уран бүтээлийн хүмүүс татдаг. Энэ болгон дээр нэг нэгээрээ одоо жишээ нь зарим нь хамаараг одоо өөрийнхөө уран бүтээлийн төлөө явж байгаа ч хүн би явахгүй ч байгаа хүн
Энийг одоо нэгдсэн байдлаар ойлголтын нэг бол нэгдсэн байдлаар энэ цаашдаа ийм хандлагаар уран бүтээлчдийн маань уран бүтээл ингэж үнэлэгдэж явах хэрэгтэй шүү гэх юм уу те. Заашдаа хөгжмийн зохиолч яруу найрагчтай уран бүтээлчд яаж ажиллах хэрэгтэй вэ? Ер нь энэ оюуны өмчийн тал дээр бас тодорхой юм твшил ойлголтуудыг бас уран бүтээлчтэй өгсөн лекц семинар зохион байгуулдаг. Нэгэсэндээ бас нэг энэ цаг үеийн мэдээллийг нь холбоо уран бүтээлчтэй ингэж хүргэдэг. Эргээд уран бүтээлчдийнхаа санал санаачлагыг Монголын одоо соёл урлагийн газар ч юм уу те ийм одоо газруудтайгаа ингэ холбогдох газар нь бол албан ёсны холбоо болж байгаа. Нийтийн дуучдын нэгдсэн холбоо B Sound үзүүлж байна. 12 дугаар сарын 1-нд Эрдэнэ хотын Уурхаачин соёлын ордонд мөн одоо 2-нд Хөсгөл аймагт 12 сарын 3-ны өдөр Дархан хотод нийтийн дуучдын холбооноос зохион байгуулж байгаа нэгдсэн хамтарсан тоглолтоо Анх удаага дурнууд гарах бараг 40 чихэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Хамт олноороо та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо. Дуун тайртай, эрхэм урлаг тайртай Үзэгч түмэн алан та бүхнийг хүндхэн хүрэлцэн ирж үзхийг урьж байна. хамгийн хийт гэсэн ард түмний сэтгэл зүрхэн шингэс дугаар өгнө. Дурсамж дүүрэн маш сайхан тоглолт болно. энэ сайхан тоглолтод би ч бас очно. Энэ сайхан үдэш. Удахгүй цэн залгая. Нийтийн дууны урлагийн бүх цаг үеийн шилдэг төлөөллүүд орон нутгийн үзэгчдэд бэлэг барихаар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ аян замдаа гарлаа. одоо бид бүхэн бараг 40 чихэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй нийтийн дуучдын одоо нэгдсэн хамтарсан тоглолтоо 12 сарын 1-нд Эрдэнэтийн ард түмэндээ за 2-нд одоо Хоймрын нутаг болох Хөвсгөлийн ард түмэндээ за 3-нд одоо манай залуучуудын хот гэдэг одоо Дархан хоттой дандаа одоо дуулах дуртай ард түмний сонсох дуртай болсон ард түмтэйгээ хамтран дуулдаг олон сайхан уран бүтээлүүдээ өргөн барих гад ингээд бид бүхэн одоо бэлтгэл ажил хангалтчсан одоо бэлэн болчиход байна. Нийтийн дуучдын холбооныхон маань анх удаага их цугларалт хийж энэ тоглолтынхаа гарааг эхэлж байна. Манай нийтийн дуучдын нэгдсэн холбоо байгуулагдаад бас баггүй жил өнгөрчлөө. Тэгээд энэ жил манай нийтийн дуучдын нэгдсэн холбоо одоо манай уран бүтээлчид хамтран өдөө орон нутагт одоо ийм 30-40 хүний бүрэлдэхүүнтэй ингээд анх удаага бид бүхэн бүгдээрээ ингээд тоглолтоор явах гэж байна. Хөвсгөл аймаг, Эрдэнэт хот, Дархан хот гэсэн 3 ийм газруудаар өргөн бүрэлдэхүүнтэй нийтийн дуучдын холбоо тэр чигээрээ одоо хөдөлж үеийн олон сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөхөөр маш өргөн бүрэлдэхүүнтэй гарч байгаад би маш их баяртай байна. Анх удаа нийтийн дууны холбооноос зохион байгуулж ийм өргөн бүрэлдэхүүнтэй үеийн одоо өнөөдөр нийтийн дууны урлагт хүч төрж яваа, хүч сорж яваа сайхан ахмадууд маань, дунд үеийнхэн маань, залуучууд маань нийлсэн 5 үеийнхэн оролцсон юм сайхан өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт өдөө орон нутгаараа одоо Эрдэнэт, Дархан, Хөвсгөл аймагуудаараа эхэлж байна. Уран бүтээлчд маань бол үндсэндээ одоо бас баригадэр явна гэж ярьдаг байсан те үедээ их олуулаа явдаг байсан тийм ээ. Тэр үе шиг бас ингэж бас манай нийтийн дууны холбоо маань ингэж зохион байгуулж бас тэрний чин эв нэгдэл нөгөө талдаа бас харагдаж байгаа. Монголынхоо бас нэг 3 сайхан одоо бас хүн ам ихтэй гэгдэх 3 газар дээр одоо Монголын нийтийн дуучид бүрэн бүрэлдэхүүнээр явж байна. Тэгээд ёстой л нөгөө дээр үед баригад гэж явдаг шиг тэгээд одоо яг энэ соёлын энэ үйлчлэгийг Монголын нийтийн дуучид ингэж хөдөө орон нутагтаа аймагуудаа ингэж хүргэж байгаад бол холбооныхоо зүгээс тэгээд бүх дуучидтай баяр хүргэе, амжилт хүсье гэж бодож байна. Би одоо энэ нийтийн дууны салбарт зүтгээд 30-аад жил болж байна. Хан хинтэй чуулгахт дуучин байсан. Тэгээд бас дуурин театрт байсан. Ер нь тий одоо улсын филармонд ингээд байгууллагаар ингээд сайхан хүмүүжсэн хүнэлтэй. Гэхдээ одоо энэ урлагийн баригад гэж одоо бидний үед намайг дөнгөж анх дуучин болж эхэлж байхад маш их урлагийн баригад дээр явдаг гэсэн. Тэр бол хамт олныг төлөвшүүлэх, бас хамт олонч байх, нийтж байх, бие биеэ ойлгох. Тэгээд ер нь урлаг гэдэг энэ халуун тоогоо ямар хүчтэй, ямар их нөр хөдөлмөр ордгийн ийм олон зүйлийг хамтдагч бүтээхэд маш их тустай болдог ийм сайхан зүйл байгаа. Тийм болохоор яг тэрэн шиг санагдаж байна. Ингээ нийтийн дууны холбоо маань ингээ зохион байгуулад бүх дуучтай, ер нь ихэнх дуучтай хамруулсан ийм аялан тоглолт одоо гарах гэж байна. Киноны дууны дууч тэгээд ингээд мундаг явдаг байсан шүү дээ. 3 ардын жүжигчин 13 гавьяат заяа. Тэгэхээр 3 залуу дуучин ингээд явдаг байсан шүү дээ. За миний хувьд бол бас
одоо энэ залуу дуустайгаа бодох юм бол ахмад дуустайгаа бодох юм бол одоо залуу. За яг ингээд ардын дуужийн чуулга. За тэгээд ажиллаж явах үед мөн одоо киноны дууны дууч тэгээд одоо нэг том тоглолт одоо одоогор бол бариад явж ялаа. Тэнд болохоор 2 төрлийн сойрхолт. За 3 ардын жүжигчин. За тэгээд 2 хөдөлмөрийн баатар, 13 гавьяат гээд дандаа киноны дуу дуусан дуучлаа одоо алт үеийн уран бүтээлчд маань ингээд дуугаан дуулаад ард нь кино гаргаад одоо залуу дуучдаас нэг 3 дуучин байсан. Оюун чимэгч. За тэгээд миний бие явдаг байсан. Тэр тоглолт бол үнэхээр одоо бас 18 аймгаар авч тоглож байсан. Тэрийг санагдуулам одоо ийм онцгой тоглолтыг энэ цаг үед одоо ингээд нийтийн дуучдын нэгдсэн холбоо маань санаачлаад өдөртөх зөвлөө санаачлаад энд маань дуучид маань дуу нэгтэйгээр ингэж оролцож байгаад одоо сайхан маань гисгээр одоо энэ өвлийн үйлэл байгаа ч гэсэн одоо сэтгэл зүрхэнд гал байвал одоо аливаа зүйл бодмолон хасдаг шүү дээ. Тийм учраас одоо та бүхэндээ хүрч дуу хоолой өгж баяр цэнгэлийг үлгэх тэр сайхан мөч одоо ирж яваад их баяртай байна. Нийтийн дуучдын нэгдсэн холбоо B-Sound үзүүлж байна. 12 дугаар сарын 1-нд Эрдэнэ хотын Уурхаачин соёлын ордонд мөн одоо 2-нд Хөсгөл аймагт 12 сарын 3-ны өдөр Дархан хотод нийтийн дуучдын холбооноос зохион байгуулж байгаа нэгдсэн хамтарсан тоглолтоо Анх удаага хөдөөрөмт гарах бараг 40 чихэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Хамт олноороо Та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо. Дуун тайртай. Эрхэм урлаг тайртай. үзэгч түмэн алан та бүхнийг хүндхэн хүрэлцэн ирж үзхийг Урьж байна. хамгийн хийт гэсэн Ард түмний сэтгэл зүрхэн шингэс сайдуугаар өгнө. дурсамж дүүрэн маш сайхан тоглолт болноо. энэ сайхан тоглолтод би ч бас очно. Энэ сайхан үдэш. Бодохгүй цэн залгая. Нийтийн дууны урлагийн бүх цаг үеийн шилдэг төлөөллүүд орон нутгийн үзэгчдэд бэлэг барихаар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ аян замдаа гарлаа. Миний хувьд анх удаа одоо баригадаар бол 1996 онд Увс аймгийн театрт дагалдан дуучнаар орсон байх та. 30 машины твшин дээр бөөндөө аймгийн театрын уран бүтээлчд суугаад сумуудаар явж тоглодог байсан. Тэр цагаас хойш ингэж одоо өргөн бүрэлдэхүүнтэй баригадаар явж тоглолт хийсэнгүү удажээ. Тийм учраас энэ удаагийн аялан тоглолт бол маш их дурсамжтай. Үзэгчд, сонсогчд ийм маш ихээр хүлээлт үүсгэсэн ийм тоглолт байж чадна гэдэгт би итгэлтэй байна. Дээхэн үед л одоо ийм урайтай байлаа шүү дээ. Одоо соёлын үрийг Монгол улсын одоо өнцөг болон бүрт тарья, ургуулъя. Урлаг уран сайхнаар одоо сайхан хангай гэдэг юм урайтай. Сүүлийн хэдэн жил одоо яа харахгүй ингээд зогссон л доо. Тэг ингээд улсын байгууллага нь алийн болгоноос хурж ажиллаж бас чадахгүй. Гэхдээ л бас явж л байгаа л. Манай холбооны зүгээс бас төр хувийн хвшлийн гэж ярьдаг шүү дээ. Хувийн хвшлийнхэн бас нэг төрийнхөө бас нэг гар нь өрөхгүй байгаа газар бас боломжоор бас нэг очиж уран бүтээлээ төрөвья гэдэг. Ер нь бол ойрын хэдэн жил ийм олон бүрэлдэхүүнтэй манай ялангуяа нийтийн дуучдаас бол очисонгүй л дээ. Яг манай нийтийн дуучид харьцангуй явж байгаа. Одоо нэг аймгийн одоо нэг суман дээр өнцөг болон бүрт очиад тоглоо явдаг. Бид нар сая ярьж байгаад ерөнхийдөө шийдвэрээрээ энэ олон бүрэлдэхүүнээрээ одоо тэр хөдөө орон нутагт байгаа хүн бүхэн ирж үзээд байж чаддгүй л дээ. Улаанбаатарт болж байгаа, Бөхөөргөнд болж байгаа, Аюу Баасад болж байгаа энэ тоглолтуудыг. Тийм учраас хэдүүлээ нэг өөрсдөө зориод очичё. Тэгвэл бас нэг сайхан байна. Тэгээд сайхан айдуугаа нэг сайхан өргөе гэдэг юм шийдвэр гаргаад энэ сайхан бас өргөн бүрэлдэхүүнтэй очиж тоглох гэж байгаа зорилго маань нэ. Яг үнэндээ бол бид нар маш их том соёл түгээгчд юм. Нийтийн дуучдын дуулсан дуунуудыг хөдөөгийн ард түмэн бол ялангуяа маш ихээр сонсдог, үздэг учраас энэ одоо аслагдсан сум суурин газрын ард түмэнд малчтад өөрсдийнхөө дуу хоолойг Улаанбаатар хотоос зорин очиж хүргэнэ гэдэг бол соёл түгэж байгаагийн нэг хэлбэр гэж ингэж ойлгодог. Тэгээд энийг маань бас дэмжиж ойлгодог урлагийн байгууллага болоод энэ яам тамгын газрын түшмөдүүд хоош хооштой ойлгож бид нартай хамтарч ажиллаж ямар нэгэн байдлаар дэмжих тийм цаг үе ирэх байхаа гэж би бас хувьдаа боддог юм аа. Хуучин одоо дээр үед бол урлагийн одоо алтан үеийнхэн маань хэдэн сараар энэ одоо баригад явж хөдөөгийн аймаг сумд хурч одоо уран бүтээлээр үйлчилдэг байсан. Одоо сүүлийн үед бол нийтийн дуучид 1-2-ороо
За ер нь хамгийн дээдлийн тоо бол нэг 5-6 гараа явж аялын тоглолтуудыг хийдэг болсон байгаа. Ер нь бол орон нутгаар аялын тоглолтоор явахдаа бол манайхан бол нэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй л явцгаадаг. Тэгээ энэ удаагийн тоглолт бол бараг 40 хүний бүрэлдэхүүнтэй. Анх удаага ийм өргөн бүрэлдэхүүнтэй 3 бас томоохон аймаг дээр тоглох гэж байна. Тэгээд миний хувьд бол бас ялангуяа миний төрж өссөн нутаг Хөвсгөл аймаг тоглох гэж байгаа бол маш их баяртай байгаа. Төрсөн нутагта олон сайхан гавьяатууд, олон сайхан эгчнэр, үдэнгийн найз нөхөд, уран бүтээлчтэйгээ бас очих болсондоо маш их баяртай. Сайхан байна да. За Улаанбаатар хотод нийтийн дуушдын тоглолт гэж их болдог. Олон сайхан дуушд ирж айдуу орогдог. Энэ тоглолт маань төдийлөн хөдөө орон нутгийн үзэгчд маань очтгоо байгаа. Тэгээд ер нь хөвчлэн дуучид маань нэг нэгээрээ ингээд бие даасан тоглолтоор хөвчлөө очдог. Энэ бол одоо анхдагч гэж хэлж болохоор одоо маш олон өргөн цар хүрээтэй ийм сайхан тоглолт болох гэж байна. Олон сайхан уран бүтээлчд маань шилдэг дуунуудад болох учраас тоглолтын үед дахин давтагдашгүй маш сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байгаа. Холбооныхоо энэ сайхан тоглолтод миний бие ч гэсэн оролцох болсондоо чин сэтгэлээс их баяртай байна. 12 дугаар сарын 1-нд Эрдэнэт хотод, 12 дугаар сарын 2-нд Хоймор сайхан нутаг Хөвсгөл аймагт, 12 дугаар сарын 3-нд Дархан хотод тус тоглох гэж байгаа юм байна. Тэгээд энэхүү сайхан тоглолтоор уулзцгаая. Төмөө олон төрсэн өөрийн хит бас уран бүтээлүүдээс сонгож дуулах болно. Та бүхнийг хүрэлцэн эрхийг барьж байна. Нэг дор маш олон уран бүтээлч цуглаж тоглосон тоглолт бол баг орон нутагт бол болж байгааг нь Улаанбаатар хотод болдог тоглолтоос илүү их уран бүтээлчдийн тоглолтод оролцож байгаараа бол одоо маш онцлог тоглолт. Мэдээж их сайхан тоглолт болох. Аймагуудад бол ийм олон дуучид хамарсан, олон хүрээлэлтэйгээр очиж тоглож байгаагүй гэдгээрээ бас маш их онцлог. Тэгээд энэ сайхан тоглолтод би анхны уран бүтээл болох Хайраар чамаа чимэлмэл яхавтай гэсэн сайхан уран бүтээлээ очиж айдуугаа өргөн барих болно. За тэгээд энэ удаагийн тоглолтод маань бас бид нар бас үе тэнгийн уран бүтээлч найзуудаараа нөхрөлийн дуу гэж сайхан уран бүтээлийг хүргэсэн. Тэгээд дөрвөлөө бас энэ 3 аймагтаас хамт очиж тоглох юм байна. Тэгээд дөрвөлөө бол орон нутагтаа бас энэ дуугаа нэг дуулж байгаагүй хаа. Тэгээд энэ дууг маань бас дөрвөлөө тайзан дээр гараад ирэхэд бас үзэгчд маань их гоё хүлээж авах гэж бодож байна. За яа харахгүй одоо бас холбооноос зохион байгуулж байгаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй ийм тоглолт. Урд нь 30-40 хүний бүрэлдэхүүнтэй ийм тоглолт ер нь хөдөө орон нутгаар ер нь ойрын хэдэн жил дээр нь яваагүй дээ. Дээхэн үед л одоо социализмын үед одоо яа харахгүй ингээд том театрууд явдаг байсан. Энэ бас ингээд бас төрийн бас байгууллага зохион байгуулж бас нэг их манай холбооноос зохион байгуулж байгаа томоохон бас ажил юм аа. Нэгдүгээр. За хоёрдугаарт одоо цаашдаа энэ ажил маань ерөнхийдөө 21 аймагуудаараа юм явах, ийм бүрэлдэхүүнтэйгээ явах, ийм төлөвлөгөө гаргаад бид нэг ажил болоо явж байгаа. За ямар ч байсан оны өмнө энэ ажлаа эхлээд энэ 3 аймагуудаараа очиод тоглож игдэг ийм холбооны шийдвэр гараад ингээд ажиллаж байгаа. Цаашдаа бол бусад аймагуудаараа бас ингэж бүгд дуучдмаар ингээд тоглолтоо хийх бас юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр одоо бидний энэ их цогцолтын энэ их тоглолтыг одоо та бүхэн хурж иж үзэж сонирхоорой гэж ингэж дуун дуртай ард түмэн та бүдээс хүсэж байна. Нийтийн дуучдын нэгдсэн холбоо B-Sound үзүүлж байна. 12 дугаар сарын 1-нд Эрдэнэт хотын Уурхаачин соёлын ордонд, мөн одоо 2-нд Хөвсгөл аймагт, 12 сарын 3-ны өдөр Дархан хотод нийтийн дуучдын холбооноос зохион байгуулж байгаа нэгдсэн хамтарсан тоглолтоо Анх удаага хөдөө орон нутгаар бараг 40 чихэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй хамт олноороо та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо. Дуун тайртай, эрхэм урлаг тайртай. Үзэгч түмэн алан та бүхнийг Хүндхэн хүрэлцэн ирж үзхийг урьж байна. хамгийн хийт гэсэн ард түмний сэтгэл зүрхэн шингэс сайдуу оргино. Дурсамж дүүрэн Маш сайхан тоглолт болноо. энэ сайхан тоглолтод би ч бас очно. Энэ сайхан үдэш. Бодохгүй цэрэн залгая. Нийтийн дууны урлагийн бүх цаг үеийн шилдэг төлөөллүүд орон нутгийн үзэгчдэд бэлэг барихаар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ аян замдаа гарлаа. Багасаа шүтэж биширч явсан ах нартайгаа те нэг ингээм хамтдаа цуг нэг баррикад болоод хамтдаа явнад л үнэхээр сайхан санагдаж байна. Тэгээд тоглолтын дээр би л өөрөөхөө хамгийн анхны уран бүтээл Азлгэрийн үг айлгуу нутгийн бараг сайхан дууга өрөх болноо. За мэдээж маш олон сайхан хит дуунууд болгоно. Тай засалт үзэгчдтэй бас сонирхуулж байгаа тэр найруулга, тоглолтын найруулга
гүн болгом давтагдчихгүй байх гэж би бодож байна л да. Одоо юу гэдгийг ээлжилж бид нэр одоо өмнө орон нутгад тоглодог байсан бол мэдээж хамт яадаг одоо юу гэдгийг нэг хүн 2-оос 3 удаа гарч тоглодог байсан бол энэ удаад бол нэг хүн нэг л удаа тайзан дээр гарч ирнэ. Тэгээд үзэгчдийнхээ хамгийн дуртай уран бүтээлийг өөрийнхөө хамгийн хийт одоо сүүлийн үед хийсэн хийт уран бүтээлч гэх юм уу энэ уран бүтээлүүд дуулагдав. За нэгдсэн байдлаар бүгдээрээ бас энэ тоглолтондоо зориулж тоглолтынхаа төгсгөлд за тоглолтын дундуураа уран бүтээлчд хамтдаа хосоороо дөрвүүлээж гэх юм. Ингээд нэгдсэн хийсэн уран бүтээлүүдийг шилэн тэгээд хамгийн олон уран бүтээж оролцсон одоо тийм хамгийн том зохион байгуулалт хийж байгаа. Өөрөөсөө уран бүтээлчд өөрсдөө нэг зохион байгуулж байгаа учраас хамгийн их одоо бас халуун дулаан тийм ач холбогдол өгсөн өмнө байж байгаа юм тоглолт болно. Энэ олон сайхан дуучдын бүрэлдэхүүнээр бүрдсэн сайхан тоглолтыг ард түмэн маань бас хүсэн хүлээж байгаа хаа. За битэрийн үед бол энэ сайхан тоглолтод одоо ятгах хөгжимтэйгээ очиж та бүхэндээ зориулж ятгахтаа сайхан дуунуудаар аяд байгаа өргөн барина. Энэ 30-40 уран бүтээлчд бүгдээрээ CD-г авчиж байгаа бас энэ талаарыг сонсдогтой. Тэгээд нэг супер нацтай бас энэ дуучдын бүх CD-г ингэж бас авах тийм боломжтой байгаа. Тэгээд хотынхоо Hi-Fi Records-ийн одоо үнээс олдох үед бол бүх дуучдын CD 50% хямдарч одоо ингэж сюрприз ирж байгаа. Тэгээд ямар ч их тийм гоё одоо ингээд найруулгатай их тийм гоё тоглолт болно гэдэгт та нүүр бардам хамаартай хэлмээрээ. Уран бүтээлчдийн барьж байгаа хамгийн том бэлэг бол уран бүтээл байх хэрэгтэй. Тийм учраас тэр CD-г багцлаад бидний тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчдээс хамгийн азтай хэмжим шалгаруулж уран бүтээлийнхаа дижээс өргөн байна. Холбоонд ороод би тун удаагүй байгаа. Тэгээд энэ холбооныхоо дуучдаа маш сайхан уран бүтээлчд явна. Өсгөл бол миний сайхан төрлөх нутаг. Тэгээд нутагтаа очиж энэ сайхан уран бүтээлчдтэйгээ нутгийнхаа зам олонд энэ сайхан өөрийнхөө уран бүтээлийг хүргэх явж байгаадаа маш их баяртай байна. Эрдэнэгийн хөгжим эрхэлмээрээ хэмээх сайхан дуугаар оролцох болно. Бид хоёрын хувьд бас хувийн ажлын шалтгаанаас энэ удаагийн тоглолтод бол оролцох боломжгүй байгаа гэдгээ бас албан ёсоор хэлсэн зүг баг. Тэгээд дараагийн тоглолтууд дээр өөр аймагуудын тоглолтууд дээр бол одоо хамт олонтойгоо хамтдаа байх болно. Манай нийтийн дуучдын нэгдсэн энэ маш том бие бүрэлдэхүүнтэй очиж байгаа энэ тоглолтын дээр ёстой л нөгөө зэрэгтэл дүүрэн хүмүүс заал дүүрэн алгадчлалтаар дүүрэн сайхан тоглолт болох байх гэж бодож байна. Тэгээд Хөвсгөл аймаг Эрдэнэ тод Дархан хотынхоо нийт Монголын нийтийн дуг сонирхдаг нийт үзэгч олонтой бүхэндээ бас жаргалын дээдийг сайн сайхны дээдийг хүсэн өрөөё. Мэдээж энэ арт түмэндээ одоо чанартай уран бүтээл хүргэе, тийм ээ. Уран бүтээлийнхаа хамгийн одоо нандин сайхан бүгдийг бид бүхэн хамтарч очихоор ингээд бэлтэж байгаа учраас энэ бол хамгийн том цөм гэж ойлгож байна. Өөрөөсөө хамгийн шилдэг гэсэн дуунуудыг бас уран бүтээлчдэн маань нэгээс л 2 дуул дуулцгаах байх. Тэгээд тэр бол ерөөсөө хамгийн шилдэг гэсэн номеруудаа үзүүлэн. Тийм учраас одоо үзэгчдэд тэр оролцож байгаа уран бүтээлч тэр тоглолтын хувьд бол маш гоё тийм сэтгэл өндөр тийм тоглолт болох байхаа. Тэгээд маш их гоё хөгжилтэй л явна гэж бодож штэ. Ийм олоолаа явж байгаа юм чинь те. Нийтийн дуучдын нэгдсэн холбоо B-Sound үзүүлж байна. 12 дугаар сарын 1-нд Эрдэнэ хотын Уурхаачин соёлын ордонд мөн одоо 2-нд Хөвсгөл аймагт 12 сарын 3-ны өдөр Дархан хотод нийтийн дуучдын холбооноос зохион байгуулж байгаа нэгдсэн хамтарсан тоглолтоо анх удаага дуранд гарах бараг 40 чихэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй хамт олноороо та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо. Дуун тайртай, эрхэм урлаг тайртай үзэгч түмэн алан та бүхнийг хүндхэн хүрэлцэн ирж үзхийг урьж байна. хамгийн хийт гэсэн ард түмний сэтгэл зүрхэн шингэс сайдуугаар өгнө. Дурсамж дүүрэн маш сайхан тоглолт болно. энэ сайхан тоглолтод би ч бас очно. Энэ сайхан үдэш. Утгагүй учрын залгая. Нийтийн дууны урлагийн бүх цаг үеийн шилдэг төлөөллүүд орон нутгийн үзэгчдэд бэлэг барихаар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ аян замдаа гарлаа. Нийтийн дуучид нэгдсэн холбоо үнэхээр ямар одоо залгамж холбоо дуучид маань ямар нэм нэгтэй нэгдэлтэй сайхан уран бүтээлч байдаг юм ээ гэдгийг одоо харуулах тэр сайхан одоо бас боломж нэгж जैन. Тэгээд та бүхэн маань энэ сайхан тоглолтыг бас ирж үзээрэй гэж үнэхээр хүсэх байна. Ягаад тэгэхээр та бүхний маань сонсох дуртай болон сайхан дууг амьлуулсан дуучид маань өөрсдийн бие нэг дор ингэж олвол очдог юм шиг сайхан зүйл болж байгаа. Одоо үйл явдал болж байгаа. Тийм учраас та бүхнийг морилон ирээрэй гэж өрөх байна. Өнөөдөр бас энэ багт ингээд ороод дуулна гэдэг ингээд явж байгаа. Миний хувьд болохоор маш их одоо баяртай байна. Бидний хувьд болохоор одоо бас нийтийн дууны отхон
үе гэж одоо ингэж явдаг. Миний хувьд үе үеийн ах эгч нартайгаа уран бүтээлчтэйгээ найз нөхдөдтэйгээ анх удаа энэ тоглолтод явах гэж байгаадаа би маш их баяртай байна. Энэ олон дуучид нэгдээд ирнэ гэдэг гайхалтай. Тэрэн дундаа одоо заавал ингээд хосоороо дуулдаг дуучид тэр л хостойгоо биш. Одоо ямар байдгийг энэ 40 дуучин чинь ямар их авиас ундрах те ард түмэндээ үзүүлэх ямар нандин гоё зүйлүүд байдаг вэ гэдгийг энэ тоглолтоор бол харуулж чадна гэж би баттай хэлж чадна. Энэ бол одоо 90 тоноос хойш ерөөсөө юм 40 хүний бүрэлдэхүүнтэй тэр тусмаа одоо ард түмний минь хайр хүндлэлийг хүлээсэн, ирээсээ үзхимсэн, үргэлж одоо дуугийн сонсох дуртай ийм хувь хүн уран бүтээлч бүхэн хайртай фэнүүдтэй байгаа. Тийм болохоор тэр олон дуучдын тэр олон фэнүүд нэгдэж одоо очисон газар болгоно ямар гоё сэтгэлийн таашаал авч ямар гоё халуун дулаан уурын тасгал үүсэх нь бол одоо би бүр төсөөлөгдөөд баярлаад байна. Улаанбаатар хотод болдгоос баг илүүтэйгээр олон дуучид дандаа нийтийн дуучдын холбооны энэ цагийн үеийн шилдэг дуучдын бүрэлдэхүүн тэ болох учраас ирсэн үзэгчдийг уйдаа харгүй маш сайхан тоглолт болно гэж бас миний өөрийн хувьд итгэлтэй байна. Миний хувьд гэх юм бол одоо энэ жил 5 дахь удаагийн тоглолтод дуулагдсан шилдэг сайхан дуунуудыг бас үзэгчдтэй өргөн барина. Манай орон нутгийн театрууд одоо Монгол бүхий өргөө шиг ийм олон ийм том олон үзэгчдийн суудалтай ийм одоо заалууд маш ховор байна л да тийм учраас энэ тоглолтууд бол мэдээж нэг удаа тоглохдохгүй байх. Магадгүй 2-3 удаа нэг аймаг тоглохдох болов гэж бодож байна. Цаашаа бид нэр өшөө илүү одоо нэгдэлтэй өшөө илүү бас хүчтэй болохыг ингээд одоо энэ бол бас ихний ажлууд маань ингээд явагдчих. Тэгээ бас одоо ингээд харахад бол үндсэндээ 5-6 үеийн дуучид маань ингэж оролцож байна. Одоо бүү дээд үеэс маань тийм ээ. Одоо ингээд бодоход 5-6 үеийн уран бүтээлч одоо ингэж нэг дор ингэж тоглох нэ. Холбооны удирдах зөвлөлөөс энэ шийдвэрийг гаргаад ингээд бас шийдвэрийг бас хүндлээд энэ тоглолтод бас орж байгаа нийт уран бүтээлчтэй бас хувийнхаа зүгээс болон нийт удирдах зөвлөлийнхээ өмнөөс бас баярлаж байгаагаа талархаж байгаагаа илэрхийлээд бид бүгдийн тоглолтын дээр нийт үзэгч та бүхнийгээ хүрэлцэн эрхийг урья. Нийтийн дуучдын нэгдсэн холбоо B-Sound үзүүлж байна. 12 дугаар сарын 1-нд Эрдэнэ хотын Уурхаачин соёлын ордонд мөн одоо 2-нд Хөсгөл аймагт 12 сарын 3-ны өдөр Дархан хотод нийтийн дуучдын холбооноос зохион байгуулж байгаа нэгдсэн хамтарсан тоглолтоо анх удаага дуранд гарах бараг 40 чихэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй хамт олноороо та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо. Дуун тайртай, эрхэм урлаг тайртай, үзэгчд мөн олон та бүхнийг хүндхэн хүрэлцэн ирж үзхийг урьж байна. Хамгийн хийт гэсэн ард түмний сэтгэл зүрхэн шингэж сагдуу хоригно. Дурдсамж дүүрэн маш сайхан тоглолт болно. Энэ сайхан тоглолтод би ч бас очно. энэ сайхан үдэш Бодохгүй учран залгая. Нийтийн дууны урлагийн бүх цаг үеийн шилдэг төлөөллүүд орон нутгийн үзэгчдэд бэлэг барихаар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ аян замдаа гарлаа.